Welcome to my podcast. Podcast. My notes. Сайн бацгаана уу? Болын тэмдэглэлийн маань энэ удаагийн дугаарыг эхэлж байна. Сонсогч та бүхэндээ энэ цаг үеийн мэндийг хүргье. За намайг Дулмаа гэдэг. Сайн болоор байна. Өнөөдөр бид хоёр зүүдний талаар ярих болно. Тэгээд зүүд гэж яг юу юм бэ? Бид нар яагаад зүүдэлт юм бэ гэсэн одоо хүмүүсийн мөнхийн одоо сонирхолтой сэдв байдаг. Тэгээд энийг бид хоёр одоо өөрсдийнхөө өнцгөөс ярих гэж байна. За хоёлаа зүүдээ эхлээ ярихаас өмнө нойрны тухай ярих нь зөв байх тий. За тэгэхээр хүн ер нь яг яагаад нойрсох ёстой юм тий? Яагаад ундах ёстой юм гэдэг тухай тайлбарлая. Нойр бол бидний сүнсний эрчим энергийг цэнгэлж идэг нэгэсэндээ цэнэгэл юм байна л да. Тэгээ бид нойргүйгээр ерөөсөө сүнсний эрчмээр дүүргэж чадахгүй юм байна. Идэвхтэй байж чадахгүй юм байна. Тэгэхээр заавал энэ нойрыг авах ёстой. Тэгжиж одоо тархиа амраадаг те. Дээрээс нь сүнснийхаа эрчмийг нойроор дамжуулж цэнэгэлд юм байна. Тэгэхээр нойрыг бид нэр зайлшгүй авах ёстой. Нойргүй бол бүр ингэ цаашлаа те амь насандаа аюултайч гэдэг юм уу те. Гис маань нэгэсэндээ устдах боломжтой болохоор бид нэр зайлшгүй нойрсох ёстой гэдэм байна. За тэгвэл ингээд сүнсний эрчим энерги цэнгэлдэг гэж юм дээ. Тэгвэл одоо шинжлэх ухааны талаас бие мах бодит одоо яг ямар зүйл болдсон бэ гэдгийг одоо бас эрдэмтэд тайлбарласан байдаг. Тэр одоо ингээд шүн бүр одоо нойр авахдаа үндсэн одоо 4 үе шатуудыг туулдаг юм байна л да. Тэгээд хамгийн эхний шат нь болохоор нөгөө зүүрмэлэх үе гэдэг байгаа штэ. Тэгээд энэ үе шатанд нь болохоор одоо ингээд дөнгөж унтаж эхлээл нэг унтаас ирүүний завсар байдаг тэр үе. Энэ нь болохоор ингээд нэг хөвцнээс хойш 1-7 минутын турш үргэлжилдэг. Тэгээд яг энэ үед болохоор хүний одоо булчингууд сулраад зүрхний зохиолд удааширч эхэлнэ. Тэгэхээр яг ингээд зөөрмөлж авах үед ингээд хүн маш хурдан ингээд сэрчдэг штэ тий. Тэгээ яг нөгөө зөөрмөлөх үед бас ингээд нэг юмнаас унжин ч юм уу юмд бүдрээд унчлаа шиг тийм нэг гинт цочоол энэ төр сэрдэг штэ. Тэр нь болохоор яг юу болж ийнэ гэхээр булчин суулраал зүрхний зохиолд удаашрал ирэнгүүт тарих болохоор энэ хүн одоо өгч ийна гэж бодоод тэгээ нөгөө нэг гинт одоо сэрэхийн тулд нөгөө цочоож одоо цахилгаан зохиолд өгж байгаа гэсэн л үг юм байна л та. Нэг ястанда бие хамгаалах байгалийн институт гэсэн үг юм байна тий. Үүний дараагаар болохоор өнгөц нойрны үе гэж байгаа. Тэгээд энд нь болохоор ингээд одоо бидний унтах хугацааны бараг 50% нь энэ шатанд өнгөрдөг. Тэгээд яг энэ үед юу болдог вэ гэхээр одоо биеийн дулаан буурна, орчны дуу чимээг мэдрэхэ болж эхэлнэ. Тэгээд тархины долгион удаашраад ер нь шөнийн үндсэн амралт энэ шатанд эхэлдэг юм байна л да. Тэгэл нэг өдөр нэг хайлт нэг дуг хийгээл тэгдэж штэ тий. Хайлт нэг 10-20 минут ч юм уу нэг дуг хийгээд сэрдэг. Тэгээд ер нь аль тэр өнгөц нойрны үе гэдэг нь яг энэ дуг хийлтэй байгаа байхгүй. Тэгээд яг өдөр мөдөр ингээд нэг 20 минут 30 минутын хайлт унтаад сэрэхэд бол маш их эрч хүчийг авдаг тий. Маш их унтцсан юм шиг болдог. Тэгээд энэ нь болохоор юм өнгөц нойр юм байна. За үүний дараагаар болохоор гүн нойрсох үе гэж байгаа. Тэгээд энэ нь болохоор хамгийн чухал одоо бидний бие мах бод одоо засварлагдчихэдэг үе юм байна л да. Тэгээд энэ үед болохоор одоо хүн маш гүн нойрсон бүр нөгөө их буугаар бодож исэн ч нөгөө сэрэхгүй амар одоо нам унтна гэсэн үг. Бид болохоор ингээд цусны даралт буураад бие мах бод одоо өсөлтийн даавруудыг одоо ялгаруулж эхэлдэг. Өдөр нь одоо ингээд гимтчихсэн эд эсүүд маань одоо энэ гүн нойрны үед буцаж одоо тижилээ авч сэргэж идэг энэ үе юм байна. Тэгээ хүнийг одоо яг ингээд нэг гүн нойрны үед нь ингээд сэрээчих юм бол маргааш нэг сонин мансуурцсан юм шиг тийм явдаг. Яагаад гэвэл тэр чинь нөгөө шүн яг тэр эдисээ засварлаж байгаа үед нь сэрээчингүүт одоо ингээд нөгөө маргааш нэг ядарсан нэг тиймэрхүү байдаг бахны. За тэгээ хамгийн сүүлийн үе шат болвол одоо өнөөдрийн бит хоёрын гол ярих гээд байгаа зүйл буюу тий зүүдний хаант улс эхлэнэ 4-р шатанд тий бид нэр ихэвчлэн ингээд үүрээр ч юм уу өглөөгөр тэр зүүдэлдэг тий энэ болохоор нойрны одоо 4-р үе шат юм байна.
Энэ бол хамгийн одоо бидний нойрны хамгийн сонирхолтой үе шат болж байгаа. Тэгээ яг энэ үед биед маань юу болох вэ гэхээр rapid eye movement буюу одоо нүд маш хурдан хөдөлж эхэлдэг. Одоо ингээд нүдээ анцсан байгаа шүү дээ. Тэнгүүд зохины цаана ингээд нүд ингээд хитэн тишээ гүүгээд ингээд амар хурдан хөдлөөд идэг гинэ. Яг тэр үед болохоор бид нэр ингээд зүүдэлж эхэлж идэг. Тэгээ бидрийг зүүдлэх үед болохоор бидний одоо зүрхний үйл ажиллагаа болон нөгөө тархины үйл ажиллагаа яг сэрүүн байгаа юм шиг идэвхжиж эхэлдэг юм байна л да. Тэгэл яг энэ үед болохоор ингээл нөгөө хамгийн тод нөгөө кино шиг учир утгатай болон учир утгагүй өдр бас сонирхолтой зүйлнүүд энд өрнжээд юм байна. Зүүдийг шинжлэх ухааны талаас тайлбарлахдаа одоо өдөр нь үзэж харж сонссон одоо бүхий л мэдлэг мэдээллээ шүн нь одоо унтжаахтаа зэгцэлж ангилж ялгаж хэрэггүйг нь устгаж хэрэгтэйг нь авч үлдээж одоо яг энэ үйл явцад хүн зүүдэлтэгэ гэж ингэж тайлбарлсан байдаг. Өнөөдөр болохоор бит хоёр илүү даалт ертөнц талаас нь тайлбарлахыг зорж ийн. Бас өөрсдийнхөө мэдэрсэн мэдрэмжийг бол хуваалцсан тий. Яг зүүдээр дамжуулж юу мэдэж авах ёстой юм, яг юун дээр анхаарах ёстой байсан гэдэг талаас нь хоёулаа тайлбарлаа ярьчээ. Даалт ертөнцтэй холбож тайлбарлах юм бол бидний одоо сүнс унтжаахт маань одоо тий биенээсээ гарч аваад одоо аялал хийдэг. Одоо олон хэмжээст ертөнцүүдээр аялал хийдэг гэж үздэг. За тэгээд энэ нь бол үнэнтэй илүү ойртох байх гэж бодож байна. За тэгээд зүүдний төрлүүд гэхээр ч одоо маш олон л зүүдэлж байгаа шүү дээ тий. Заримдаа хүн бүр огт юу ч зүүдлэхгүй ингээд бүр маш сайхан амардаг. Заримдаа бол ямар ч огт утга учиргүй авцалтаагүй зүүдэлдэг тий. Заримдаа болохоор ингээд хар дарж зүүдэлдэг бид нар. Заримдаа болохоор ингээд маш тод тэгээд маш юм тухтай зүүднүүдийг зүүдэлдэг. Тэгээд энэ зүүднүүд ер нь юугаараа ялгаатай юм бэ тий. Тэдрийг бид нэр одоо ялгаж яаж ойлгох юм. Заримдаа одоо бид нөгөө ирээдүйг зөгнсөн зүүднүүдийг ч гэсэн зүүдэлдэг шүү дээ тий. Тэгээ энэ олон ийм одоо замбраагүй гэх юм уу. Энэ дундаас бид нэр хэрэгтэй зүйлээ яаж олж авах юм бэ? Бид хоёр яаж ингээд нөгөө өөрсдийнхөө амьдралд энэ зүүдийг ингэж ашигладаг талаараа ярий тий. За тэгэхээр юуны төрөнд нөгөө муухай хар зүүднүүд байдаг шүү дээ. Тэгэхээр хар зүүднүүдийг яагаад биднэрт ирдیں۔ Ер нь яг зүүд яаж ирдгийг талаар тий. Тэгэхээр бид нөгөө ингээд унтжаах үед бид нэг осондоо бидний ингээд сүнс маань одоо энэ биеийг маань ингээд төр ингээд орхидгийн байна л та. Тэгэнгүүт ингээд бие маань одоо ингээд нөгөө хяналтгүй буюу тархи маань ингээд өөрөө өөрийгөө удирдах чадамжгүй болоод ирсэн үед одоо хит ядарсан үед ч юм уу нөгөө хар сүнснүүдийн одоо биднэрт өгж байгаа нэг тийм тоглоом гэх юм уу те инүүнгээр жоох ингээ наадчи гэд ингээ тэгээд ийм одоо сүнсэнд даруулгач гэдэг юм уу те бид нэр ийм утга учиргүй маш их айцтай зүуднүүд зүудэлтэй шүү дээ. Тэгэхээр эднэрт бол нэг тийм амар ач холбогдол өгөөл яана би ийм зүудэлчлээ юу илээ гэд ингээ цэрвээд авах бол хэрэггүй те. Ер нь бол яг ингээ даалт талаас нь тайлбарлах юм бол энэ зүгээр л нэг юм хар бараан сүнснүүдийн нэг биднэрт өгж байгаа юм одоо юу гэдэг юм зураглал тий. Тэгэхээр тэр зураглалд ингээл амар өндөр ач холбогдол өгöd байх хэрэггүй юм байна гэдгийг бит хоёр өөрсдийнхөө туршлагаас ойлгож авсан тий. Тэгээ одоо яг нөгөө зүүдээ одоо яаж ялгах вэ гэхээр тий энэ нь одоо шал хэрэггүй зүүд байна. Энэ надад хэрэгтэй байна гэдгийг яаж ялгах вэ гэхээр тэр нөгөө нэг хүнд одоо тарих зүрх гэдэг одоо хоёр одоо ухаалаг эргэтэн байгаа шүү дээ тий. Зүрх ч гэсэн өөрийн одоо ой санамжтай, зүрх ч гэсэн өөрийн одоо майндтай тий. Тархины ой санамж, зүрхний ой санамж гэд одоо байгаа. Тэгээд нөгөө тархины зүүд болохоор илүү нөгөө эго төвтэйдэг тий. Хүний нөгөө айдас одоо хүсэл тачаал, шунал одоо юу гэдэг тархинаас гарч байгаа зүүд болохоор илүү тийм нөгөө нэг айдас дээр үндэслэн тийм нэг жоохон сөрөг зүүднүүд байдаг. Тэгээд яг бид нар нөгөө дэлхийн ертөнцөөс бас ингээ мессеж хүлээн авахд тэр зүүд болохоор илүү тийм зүрхнээс ирдэг зүүд гэж ойлгож болно. За тэгвэл ингээл ер нь л ингээл янз янзын л зүүдэлж байгаа шүү дээ тий. Тэнгүүт яг ингээд ач холбогдол өгөх зүүд, өгөхгүй зүүд гэдгийг яг яаж ялгах юм тий. Одоо жишээ нь өглөө босоод бид нэр зай ямар нэгэн байдлаар зүүдэл зарим нь сандгүй, зарим нь мартчихдаг тий.
Тэнгүүт л яг энэ надад ингэж ийм утгатай юм илгээж шүү гэдгийг яг яаж ялгаад байгаа хүмүүс. Тэгэхээр ер нь зүүдээр дамжуулаад бидний нөгөө сахиусны тэнгэрүүд дэлхийн ертөнцөөс ингээд бас мессеж ирдэг тий. Тэгээ тэр мессежийг яаж хүлээж авах вэ гэхээр ихэвчлэн тэр зүүднүүд нь болохоор юм маш юм тод зүүднүүд идэг. Тэгээд тийм маш гоё юм амгалан тайван тухтай. Тэгээд маш гоё зүүднүүд байдаг. Тэгээд тэр зүүд нь болохоор ингээд огт мартагддаггүй тий. Хүн ихэвчлэн одоо ингээд сэрснээсээ хойш ер нь 5 минутын дотор нөгөө зүүднийхаа 50% мартдаг гэж байгаа байхгүй. 10 минут болоход зүүднийхаа 90% мартдаг гэж байгаа. Тэгэхээр нөгөө тод зүүдэлсэн зүүд болохоор ерөөсөө ер нь мартагддаггүй. Тэгээд маш тийм гоё зүүднүүд байдаг. Тэгээд тэр зүүдэн донд болохоор бидний одоо сахиусны тэнгэрүүд одоо мессежийг илгээсэн байдаг. Тэгэхээр тийм зүүдэн дээрээ илүү одоо надад юу хэлэх гэж байна гэж одоо дүгнэлт хийх хэрэгтэй. Бусдаар бол одоо ингээл янз бүрийн утга учиргүй тэгээд нэг юм айц дагуулсан нэг тиймэрхүү онцгой зүүднүүдийг бол зүгээр ингээд нэг одоо ач холбогдол өгөхгүй зүгээр явуулчих хэрэгтэй. Тэгвэл хоёлаа эхлээд яг нөгөө хар дарсан зүуднүүд эсэ яриа явчтай хамгийн ойрын санаж байгаагаар ямар үед тиймэрхүү зүудийг зүудэлт юм бэ гэд. Тэгээ миний хувьд болохоор ер нь яг юм ядарсан үедээ буюу сэтгэл санаа нэлээд доогор болсон үедээ хар дарсан зүуднүүдийг айгүй их зүудэлж исэн юм байна. Тэгээ тэр үүндээ ингэж хит ас автчихсан юм байна гэдгээ ойлгосон. Тэгээ хид удаа ер нь сүнсэнд даруулж исэн. Тэгээ тэр нь нас ингээ мартагдахгүй яг ингээд ой тоонд үлдсэн тий. Тэгээ яг эргүүлээд ингээ бодоход тэр үед яагаад ингэчүү яагаад ийм зүудлэг гээл нөгөө хизээ хойнондээ яг ингээл даалт ертөнцтэй холбогдсныхан дараа бодохоор яг л ийм сэтгэл санаа айгуу доогоор байсан үе байгаад байгаа хгүй тий. Айцтай төгшүүртэй. Тэнгүүт тэр үеийг далимдуулаад нөгөө нэг хар сүнснүүд надаар тоглолт хийцэн байгаа даахгүй тий. Би тэр яагаад тухайн үед ойлгохгүй бараг эсрэгээрээ яа энэ байр чинь бараг сүнстэй юм шүү гэж мэгэл тий. Арай өөр талаас нь ингэж бодож мадаад тэгэж явдаг байсан юм байна гэдгийг ойлгосон. Тийм наадах ч гэсэн яг үнэн шүү нэрээ нөгөө хүний энергийн түвшин хаана вэ тий яг тэр зүйлийг өөрөө мэдэрдэг. Тэгээд найз нь болохоор нөгөө сүнсний сэрэлт хийхийн өмнө бол нөгөө доод ертөнцөөр айгүй их явж исэн юм билэ. Одоо бодоод доод ертөнц гэдэг маань одоо энергийн доод түвшнийг хэлж байгаа шүү. За тэнгүүд бид тухайн үедээ болохоор маш их юм айцтай тэгээд маш их юм гомдол харуултай одоо өөр юу гэдэг санаа зовнилтой сэтгэл одоо гутралтай байсан. Яг тэр үедээ болохоор би маш их тийм харанхуй зүйлүүдийг маш их мэдэрч исэн. Тэгээ одоо ажил дээр жишээ нь би орой 10 цагаас ганцаараа байж исэн чинь би ингээ 0-д орсон чи яг хажуугийн 0 одоо ингээд шик гэх ингээд түгжэн ингээд сонсогддог байхгүй. Тэгээ би одоо юу вэ хүн ороод ирсэн болов гэл амар сонирн болж байгаа шүү дээ. Тэнгүүд ингээ ерөөсө хүн байхгүй ч гэдэм үү тий. Тэр нь болохоор өөрөө харанхуйд байгаа учраас тэр сөрөг энергийг би мэдрээд байсан л гэсэн үг. Хий юм сонсож байна гэсэн үг шүү дээ. Ер нь бол нэг утганда. Тэгэл нэг өдөр бас ингээл bijсэн чинь ингээл нүдний болонд ингээл нэг юм хөдлөөл тий яг хүн шиг сүудэр мүдэр ч юм уу. Тэгээ яг тэр газрыг би одоо ингээ сүнстэйгээ бодцсон. Тэгээ ингээ найзуудтай тэр хэлж мэлээл тэгжсэн. Тэгээ тэр нь болохоор одоо бодоход зүгээр би өөрөө тухайн үедээ би өөрөө харанхуйд байсан. Тийм учраас тэр харанхуйн зүйлүүдийг би өөрөө мэдэрч чадчихсан гэсэн үг. За тэгэл ингээ шүн нь унтангууд шүн болгон ерөөсөө сүнсэнд даруулах тэр зүүдийг зүүдэлж исэн. Тэгэл яг нөгөө тэр зүүд болохоор яг унтаа сэрүүний завсарт болдог шүү дээ. Яг ингээд сэрүүн юм шиг бүх юмыг мэдрээд байгаа мөртлөөсөө намайг нэг амтан зовоогоод байгаа тий. Ингээл цэжин дээр даардаг ч юм уу хажуугаар яваал биеинд хүрээл маш удаан хугацаанд ингээд тийм зүүдийг зүүдэлж исэн. Тэгээ нөгөө сэрэлт хийснээс хойш энергийн түвшин маань ингээд дээшлээд эхэлж байгаа шүү дээ тий. Одоо бясалгал хийгээд өөрийнхөө одоо гомдол харуулслуудыг тайлж явуулаад ингэснээ дараагаар болохоро ерөөсөө тиймэрхүү одоо харанхуй зүйлсийг мэдрэхээ болчихсон. Тэгэхээр өөрөө одоо гэрэлдээд эхлэнгүүт одоо тий тэр харанхуй бол надад ойртож чадахгүй юм билээ л дээ. Ер нь бол тэгээд одоо илүү их одоо тийм нөгөө тод зүүдүүдийг айгүй зүүдэлдэг болцсон. Харин тий яг сэрэлт эхлснээс хойш бараг нэгч тэгж амар зүүдлэг. За тийм тэгэхээр ерөөсөө энэ одоо харанхуй юм хар дарсан зүүдэнд бол тийм ч их
ач холбогдол өгөөд хэрэггүй. Энэ болохоор ямар нэгэн зүйлд одоо танд анхааруулж байгаа ч юм уу эсвэл ямар нэгэн энэ тэнд одоо мессеж танд хин нэг өгж байгаа гэсэн огт биш. Хэрвээ ингээ хар дарсан энэ төр зүүдлээд ахмал та бол энергийн түвшин чинь нэлээд доошлцсон байна. Та харанхуйг мэдрээд байна. Та өөрөө харанхуйд байна гэсэн одоо тохио юм шүү. Энэ болохоор одоо өөрийгөө сайн амрааж, өөрийнхөө сэтгэл санааг тогтуун байлгаж, өөрийнхөө энергийн түвшинг одоо дээшлүүлэх нь одоо чухал байх нэ. За тэгээд дараагийнх нь болохоор одоо нөгөө lucid dreaming буюу одоо маш тод зүүдэлдэг тий. Тэгээ зүүдэлж явахдаа би ч нэрээ зүүдэлж штэ гэдгийг нөгөө анзаараад мэдчихдэг тий. Тэгээд одоо энэ үед болохоор бас хүн өөрөө зүүдээ бүр удирдах боломжтой болж эхэлдэг. Тэгээд энэ маш их тод зүүд нь болохоор ер нь ихэвчлэндээ маш тийм тухтай, маш амар амгалан мэдрүүлсэн маш гоё зүүднүүд байдаг. Тэгээд энэ үед болохоор дэлхийн ертөнцөөс таны өвөг дээдсүүд, сахиусан тэнгэрүүд танд ямар нэгэн мессежийг явуулсан байдаг. За тэгээд чамд яг иймэрхүү тод зүүднүүд ер нь байсан уу? Тэгээд тэндээс яаж тийм мессежүүдийг олж авч исэн, хож ойлгож исэн бэ? Өмнө нь бол ерөөсөө ойлгохдаггүйсэн. Тэгэл тод зүүднүүдээ өглөө босоо сандаг хэрнээ яг ямар утга учиртайг нь ерөөсөө ухаж ойлгодгүй. Харин сүүлийн үед буюу яг ингээл сүнсний сэрэлт явагдсанаас хойш айгүй их тод зүүднүүдээ ингэж мандаг те. Надаа яг юу илэрхийлэх гээд байна гэдгээ ингэж боддог. Нөгөө тунгаадаг болсон байлээ. Тэгээд өмнө нь ягаад ч надад ингэж тод гэхээсээ илүү ингэж ингээ болгож байгаа үйл явцыг урьдчилж ингэж харуулдаг. Тийм зүуднүүд айгүй их байсан баггүй. Тэгээ тэрийгээ би ерөөсөө анзаардгүй тий. Өглөө нь босоод нөгөө зүүдэлсэн зүүдээ ингээл угаасаа мартагдахгүй ингээл тархинд айгүй тод болохоор ингээл үлдсэн. Тэгээ дараа нь хизээ хойно ингээд тэр үйл явдал нь болохоор гинт сандаг тий. Юу илээ энэ үйл явдлыг хаана боллоо яалаа гэл тэнгүүт би нөгөө зүүдэндээ харцсан байдаг те. Тэнгүүт иймэрхүү үйл явдал өмнө нь маш их ингээ миний амьдралд тохиолж исэн болохоор одоо эргээд яг иймэрхүү үйл явдал бодол тэрийг ингэж байрж авахыг хичээдэг те. За надад ийм сануулахыг хичээсэн байна. Энийг хэлхийг надад сануулж ийн гэдэг талаас нь гэж хардаг болсон байлээ. Харин тийм ээ. Тийм нөгөө мэдхгүй болохоор ч нэрээ зүүд гэл нэг ганц л ойлголттой. Тэгээд одоо амар зүүдлээл эсвэл гой зүүдлэх юм бол тэр одоо яг яаж тэрэнд одоо хандхаа мэдхгүй тий. Нөгөө мэдхгүй болохоор зүгээр тэгэл ингээл өнгөрөөл явцдаг тий. Тэгээд одоо болохоор яг нөгөө нэг анзаарга нэмэгдээд арай нэг юмны учрыг мэдээд эхлэнгүүт эдрийг ингээ хооронд нь ялгаж салгаад тэгээд нөгөө эн чинь юм биш үү гэд ингээд өөрөө ингээд зүүдээ тайлцдаг байсан. Тэгээд нөгөө зүүдний тайлмал гэл байдэн штэ тий. Тэгээд бид нар чинь зүүд гэдэг нэг ерөнхий юм нэг ойлголттой. Тэгэл юу зүүдлнөөстэй хамаагүй нөгөө хооронд нь ялгаж мэдэхгүй зүгээр тэрийг ингээл интернетээс зүүдний тайлмал гэл хайж исэн тийм бас үеуд бас байдаг. Тэгээ тэр бол тийм яг нэг жоохон тоглоом маягийн зүйл байдэн штэ тий зүүдний тайл гэдэг чинь. За тэгээд миний хувьд болохоор нэг энергийн түвшнээ өсгснөөс хойш бол маш олон тийм тод зүүднүүдийг зүүдэлдэг болсон. Тэгээд энэ эдгээр зүүднүүдээсээ ч гэсэн нөгөө авах хөстэй мессежүүдээ бүгдийг одоо ингээд ойлгодог болсон байгаа. Одоо болохоор хууч нөгөө огт учир мэддэггүй байх үедээ би нэг юм өвөөгөө зүүдэлж ирсэн байхгүй. Тэгээд тэрэн дээр болохоор ингээд өвөө маань нас орчлаа гэдэг ингээд эмчнэр ингээд дамнуурга дээр тавил авал явсан. Тэгээд тэгсэн чинь өөрхий би яг ингээд өвгийнхөө царил амар ингээд тод харж ирсэн аахгүй. Тэгсэн чинь ингээд өвөө маань ингээд унтж байгаа одоо тэр чинь аваа явж байгаа штэ тий нас орсон үнийг. Тэнгүүт ингээд нүдээ гинт ингээд над руу ингээд нээгээл дүн гэл нээдэг аахгүй. Тэгээд тэрнээс нь би болохоор ингээд өвөө минь учраас нэг амар тэгж айгаагүй л дээ. Тэгтээ маш тийм тод зүүдэлсэн учраас нөгөө ямар эвгүй зүүдэлчүүдээ эдэргээл яг тухайд бодож исэн. Тэгээд энийг ингээд нэг хэдэн удаа давтаж зүүдэлсэн байхгүй яг адилхан тийм сценийг. Яг тэр үед болохоор би нөгөө маш их гутралтай тэр үе маань яг таарж исэн байхгүй. Тэнгүүт өвөө маань надад сануулгахдаа одоо сэрээчээ одоо ингээд ухаараач сэр гэсэн тохиог одоо өгсөн байна гэж одоо зүгээр тэгж тайлж боддог байхгүй. Тэгээ би нэг чамд хэлжсэн шүү дээ. Би нэг юм
маш юм гоё дулаахан тэгээд ийм нов ногоон ойд гадаа маш дулаахан мөртлөөсөө ингээл нэг том ингээл цаснууд цас ингээд будраад л тэгээ яг тэр ойд болохоор ингээд чи хоёр ингээд байсан. Тэгээд нэг юм байшинт. Тэгээ маш гоё тийм дулаахан айгуу гоё тухтай байсан. Тэгээжсэн чинь нөгөө Лоригийн хүү, манай хүү хоёр ингээд нийллээ тоглож явж байгаад ингээд алга болчдөг байхгүй юу. Тэгээд араас нь бит хоёр ингээд нэрийн дуудаал хайгаал явж ингээд зүүдэлсэн. Тэгээд тэр хоёрыгоо нэг юм байшингийн ороолоос ч үлээ юм нэг би нэг давхраас ч юм уу да ингээд олсон байхгүй юу. Тэгээд нөгөө за ямар ч байсан юм маш тийм айцгүй л байсан л да. Гэхдээ тэр зүүд маань. Тэгээд за ямар ч байсан юм айцгүй юм тод зүүд байна. Тэгээд энэ зүүдээр одоо тий ямар мессежийг одоо надад явуулж ийнэ гэд бодоодсэн чинь ерөөсөө бит хоёр ер нь нөгөө сэрэлт мэрэлт инээ тэрэ ажил төрөл гэд ер нь бол жоохон хүүхдүүдээ ингээд жоохон аргашин тавьсан байсан үе юм билээ. Тэгээд яг тэр зүүдийг зүүдэлснээс ажиллахаар тий хүүхдтэй анхаараач одоо хүүхдтэй илүү одоо цагийг зарцуулаарай гэсэн тэр мессеж ийсэн байна гэдгийг би бас дараа нь ингээд ойлгосон. Яг ингээд зүүдээ ингэж ухаж ойлгож чадвал ингээд мессежүүд нь маш тодорхой байдаг те. Жишээ нь саний зүүдэн дээр бол нөгөө хитрхи одоо сүнсний замналаар яваад ингээд гой сайхныг мэдрээд тухтай байгаа ч гэсэн үр хүүхдүүд дээр илүү анхаараарай гэсэн мессежийг бас өгсөн ч үж олон тийм. Тэгээд бас би бас нэг чамааг зүүдлэлж жагаад ярьсан штэ. Чи миний зүүдэнд айгүй ингэж юу шаналсан, уйлсан орж ирлээ. Чамд ямар нэгэн сэтгэлийн асуудал байна уу? Найзтайгаа нэг яриад гаач тий би чамтай бүр нэг юм зүүдэнтэй бүр айгүй их ярилцаж уйллаа мэллаа гэл ингээ ярьж исэн тий. Тэгэхээр яг нөгөө бит хоёр ч гэсэн яг ингээ би бинийг айгүй сайн мэдэрдэг байхгүй ингээд хин нэгний маань сэтгэл зүй болохгүй бол тэрийг бас ингээ зүүдэрээ дамжуулаад мэдчихдэг те. Чи зүгээр үү? Би чамааг ингэж мэдэрлээ гэнгээ тэр маань яг ингээ таарсан байдаг ч юм уу те. Харин тийм. Тэгээ яг тэр нөгөө одоо тэр болохоор бас айгу тод зүүдсэн магадаа ш тий. Тийм хизээж мартагддггүй тэгээд ийм нэг тухтай одоо юу гэх нэг тийм гой зүүднүүд болохоор ямар нэгэн мессежийг агуулсан байдаг гэдгийг та бүхэн маань мэдээрээ. За ахаад нэг зүүд ярьчээ заяа. Тэгээд энэ нь болохоор бас нэг ийм тод зүүд байгаа. Тэгээд энэ нь болохоор би нэг Монголд очсон байгаагаар зүүдэлсэн. Тэгээд маш гоё юм байгальтай, маш гоё үсгэлэнтэй тийм газар байсан. Тэгээд тэнд болохоор ингээ манай аавын талын өвөөнөр ингээд байсан. Тэгээд ингээд нэг монгоцоор л нисэх гээл тэр байглаа үзүүлэх гээл авч яваалгаа болтой. Тэгээ нөө онгоцондоос болгоод аваад нисээл тэр дээгүүрч ингээл нисээл доош харсан чинь ингээл Монгол гэрмээр барьцсан. Тэгээл үнэхээр үсгэлэнтэй маш гоё байгальтай газар. За тэгэнгүүт чинь одоо сэрэл бодонгууд чинь нэрээ би чинь ааваасаа ер нь тусдаа өссөн. Багаасаа нэг аавгаа мэддэггүй жаад сүүлд ингээд танилцаал ингээл харилцаал явж байгаа. Тэгэнгүүт аавынхаа талын одоо дээдсүүдийг бол нэг сайн мэдгүй шүү дээ. Өвөгийн аавч гэдэг юм уу. Тэгээд яг нөгөө аавын талын одоо тэр бурлуудтай байна. Яг царайг нь харахгүй ч гэсэн ер нь бол тэр хүмүүс байна гэдгийг би мэдээдсэн аахгүй юу. Тэгээд нөгөө нэг энэгээр бодохтой болохоор тий аавын маань талын бас өвөг дээдсүүд намайг бас харж хандж байгаа юм байна гэдэг тэр одоо мессежийг авсан. Хажууд ч байгаа шүү. Ингээд мэдгүй ч гэсэндээ тий. Тэгээд аавынхаа талынхантай ер нь холбоотой байж байгаарэ гэсэн тэр мессежийг бас авсан. Тэгээ ер нь бол өөрөө л ингэж тайлжлаа юм л да тий. Өөрөөс чинь өөрийг чинь сайн мэдэх хүн байхгүй шүү дээ тий. Тийм болохоор яг иймэрхүү зүүднүүдээ яг ингэж холбож ингэж тайлж авах хэрэгтэй мэнэ гэдгийг хэлэх гээд одоо бах юм яриад байна. Уучлаарай. За тэгээ сүүлийн үед болохоор бит хоёр бас нэг астрал аяллыг бол маш олоуда хийгээд байгаа. Тэгээ энэ нь болохоор яг зоригтой ингээ хийх гингүүт ерөөсө болдоггүй тий. Тэгээ заримдаа ингээ санамсаргүй үед ингээд тохиолдчихдаг. Тэгээд Лорит хоёр яг адилхан бас яг тэгээд байгаа. Тэгээд тэр талаар ярих байлаа. За тэгээ миний хувьд болохоор энэ астрал аялал нь маш юм шинэхэн буюу дөнгөж хийж суралцж байгаа үе байхгүй. Яг тэгэхээр энэ үйл явц нь өөрөө жоохон ингээ бидэр мэдрэгдэх тэр мэдрэмж нь жоохон эвгүй те. Яг бас ийм унтаа сэрүүн хоёрын зааган дээр болдог. Тэгээ ингээд толгоо маш их ингэж эргэлдэжсэн аа.
гинт ингээл хамаг биеэр цахилгаан гүйж байгаа юм шиг ингээл дээрээс доошогоо ингээл цахилгаан гүйгээл тэгэл яг ингээл өөрийнхөө хүссэн газар руу ингээ аялаад эхэлдэг те. Тэгэхээр миний хувьд бол яг энэ мэдрэмж дөнгөж шинхэн болохоор айгүйх айцтай байгаа. Тэгээ айцтай болохоор тэгэж амар ингэж айцтай байгаа болохоор тэгэж яг ингээ хүснээрээ ингэж аялаад хүснээрээ ингэж удирдах болж чадахгүй байгаа. Дөнгөж ингэж өөрийнхөө биеийг удирдах буюу ингэж биенээсээ гарч ингэж хөвж сурж байгаа. Тэгээ тэр айц юунаас үссэн бэ гэсэн чинь би яг анх удаа гэртээ тэгэж хийж агаад яг ингээл хөвөөл тэр чинь ингээд амар шинхэн байгаа шүү дээ. Тэгэл өөрийгөө хөвөөл ингээл өөрийнхөө биеэс гарцсан. Тэгэл өөрийгөө хараад ингээл гэр дотроо ингээл хөвөөл наашаад явжсэн чи гинт нэг хажуунаас дуу хоолоо. Чи хэн бэ гэл тэгдэг байхгүй юу? Тэгсэн чи би ингээ эргэн тойрно хараа гинт тэр дуу хоолооноос ингээд айгаад тэг ингээ буцаад бидээ ороо тэг ингээ сэрсэн байхгүй юу? Тэгээ би яг тэрүүнээс болоод тийм айцтай болсон зэ. Тэгсэн дараа нь тэрийг нөгөө чамтай хаваалцаад би инглээ гэдгсэн чинь ерөөсөө л энэ оршихуй дотор ч угаасаа өө төмөн тийм аялал хийж байгаа хүн байгаа тий. Тэгэнгүүт тэр дотор би дөнгөж шинхэн багийн дөнгөж орж ирэнгүүт ингээл нисээ яваад ингүүт хин нэгэнд харагдал чи хинбэл гэсэн дуу хоолой надад сонсогдсон болов гэж би ойлгож байгаа байхгүй. Тэгээд яг тэр айцсаас болоод би дахиад ерөөсөө тиймэрхүү мэдрэмжүүдийг авахгүй байгаа. Гэхдээ яг ингээд унтаа сэрүүний заагаад нөгөө айдас манд байгаад байгаа болохоор яг нөгөө унтаа сэрүүний заагаад дахиад тэр үйл явц болонгууд би айгаад ингээ бие хураачиж байгаа. Тэгээ тэрнээс хойш дахиад ингэж мэдрээгүй байгаа. Гэхдээ тэр яг хүссэн үедээ мэдрээл хүссэн үедээ болоод идэг үйл явц ерөөсөө биш те. Тэр болохоор чи яг ингээ нөгөө биенээсээ гараад өөр мөрийгөө хараад исэн гэсэн үг тий. Харин яг нэг хоёр төрөл байгаад байгаа байхгүй тий. Нэг нь болохоор шууд ингээд биенээс гараад ингээд орчин тойрноо шууд ингээ хараа явчихдаг тий. Нөгөөх нь болохоор нөгөө амар толгой эргээл тий. Нэг чих дөнгнээл ингээд. Он гарсны дараа нэг улаан тэргэл сар гээд гарсан ч цусан улаан ямар сар гэлээ. Яг тэр өдөр өглөө босчод буцаад хөвцөн чинь нөгөө нэг яг тэгэхэд болохоор нөгөө нэг шууд ингээд сүнс маань дээшээ хөөрөөд тэгээ биенээсээ гарцаахгүй. Тэгээ ингээд буудан дээр өөрийгөө хөвтөж байгаа юм тэр хараад тэгснээ заа гэд буцаад орцсон. Тэгээ тэр болохоор би ганцхан удаа л тэгж мэдэрсэн зэ. Тэнгөт өмнө нь тэгээ тэрнээс хойш ч нь болохоор нөгөө нэг дандаа өглөө ингээд босч хүүхд мөхтэй ингээд хичээлд нь явуулчаа буцаад хөвтдөг байхгүй. Тэгээд яг тэр үед дандаа зүудлэгддэг. Тэгээд тэр нь болохоор ингээд яг нэг унтаа сэрүүний завсар дандаа байдаг тий. Нэг унтаач байгаа юм шиг, сэрэж байгаа юм шиг бүх зүйлийг мэдээд байгаа. Тэнгүүд л одоо ингээд толгой эргэл эхлэн шүү дээ. Маш юм нөө эргүүлгэнд орсон юм шиг амар толгой эргэж ирж ирсэн. Чих шууган, дүнгнэн тий. Тэгжсэн би одоо ямар нэгэн газрын тухай бодонгууд ингэж эргэлдэж ирсэн нөгөө газар маань ингээд тодроод ирдэг. Тэгээд тэр байгаа газрын одоо юмс үзэгдэл одоо юу вэ ургамал ногоомод тэргээл ажигладаг. Тэгээ энд юу болж ийн гэх ингээ хараа асуудаг. Тэгээ энийг бол сүүлийн үед маш их ингээд хийж байгаа тий. Тэгээд энэ үйл явц маань ер нь жоохон хэцүүтэй. Тэр чих шуугах бол бүр ингээд амар хэцүү бүр ингээд чихэн дээр амар дүнгэндэг. Бид нар нөгөө жирийн үед ингээд юм хом хийж яхад гинт чих шуугах ямар байдаг вүлээ те. Гэтэл тэрийг бүр ингээд хэд дахин өсөгдсөн юм шиг бүр ингээд амар шуугаж ингэж тархинд орж ирээд тэгээ ингээд хамаг бие савлаад тэгээ ингээд болдог үйл явц байхгүй те. Энэ бол ингээд зүудэнд болж байгаа. Гэхдээ тэр бүх болж байгаа үйл явцыг ингээд биеэрээ мэдэрж байгаа. Тийм үйл тий бодтоор мэдэрж байгаа. Тийм үйл явц байхгүй юу. Тэгээд яг энэ бүгдийг ингэж бит хоёр яг ингэж нөгөө биеэрээ мэдрээд чи бас мэдэрсэн үү, би бас мэдэрсэн үү, би бас ийм туршлагатай, чи тийм туршлагатай гэд ингэнгүүт дулмаа маань надаас илүү туршлагатай буюу энийг ингэж маш олон удаа хийжсэн байгаад байгаа хөөх тий. Тэгээ нөө эхэндээ болохоор нэг айгаад өстэй яг чам шиг тэгээд яахгүй ч чадахгүй ч тэгээд сүүлдээ болохоор нөгөө нэг тэр мэдрэмжинд ингээд тасаа тэр толгой өргөх чих шуугах тэр мэдрэмжинд ингээд тасаа зүгээр л бие суллаад зүгээр мэдрээл хөвтдөг байхгүй. Тэгэнгүүт ч ингээд нисэн энэ тэрүүгээр нисэн тэгээд тэр бол маш амар тийм сонирхолтой. Тэгээд ингээд би нэг удаа ингээд бүр доошоогоо ингээд унаал идэхгүй тэгсэн чи арай доод ертөнц рүү унаад байгаа юм шин тэгсэн чи арай хөш чи юу хийж байгаа ингээд нэг тэр доод ертөнцийн нэг хамгаалагч нь болтой наваг байрж авангуудаа буцаад дээш нь шидчихтэй тэгэл би дээшээ буцаж нисэл тэгэл тийм нисэлтүүдийг аяг бас хийдэг тэгээ тэр нь бас юм амар тийм бодит идэг ингээд би дээр ингээд мэдрэгдээд идэг.
Тэгээ энэ нь бол маш сонирхолтой байдгаа. Тэгээ яг хүсэх юм бол ингээ бүх ертөнцлөө зүүдээр дамжуулж орж олдог тий. Доод ертөнцлүүж бай, дээд ертөнцлүүж бай ер нь хүсвэл яг өөрийнхөө аль нөгөө ертөнцид нөгөө аль оршихуул руу орморын тэр лугаа ингэж дамжуулж орж болдог энэ зүүдний ертөнц оршихуу гэдэг бол бит хоёрын хувьд сүүлийн үед бүр маш сонирхолтой нэг сэдв бараг л өнөө орой юу зүтлэх бол өнөөдөр яах бол гэсэн бас нэг тийм хүлээлттэй болчиход байгаа. Гэтэ хүлээлт тавихаар юу ч болдгоо те. Бүх юм яг ингээд санаандгүй ямар ч хүлээлтгүй байсан үед л энэ бүх гайхамшиг тохиолдод байгаа л да. Тийм. Тэгээд нэг зүүдний тухай нэг ховсчин эмэгтэй Dollars Cannon гэдэг эмэгтэй байсан. Тэгээд амьдардаг гэсэн. Тэгээд тэр хүний ярьснаар болохоор ингээд нялх хүүхэд ингээд маш их унтдаг штэ тий. Маш их унтдаг. Тэгээ бас настай хүмүүс бас их унтдаг тий. Тэгээ тэр нь яадаг вэ гэхээр одоо нялх хүүхдүүд тэр зүүдэндээ нөгөө үнэгчилж гэн гэл тэгдэж штэ инээж минийг л. Тэнгүүд нялх хүүхдүүд маань ингээд унтчих үедээ одоо тэр сүнс нь одоо бусад хэмжээс ертөнцүүдээр аялаад тэгээ өөрийнхөө одоо сахиусан тэнгэрүүд те харсан даасан тэнгэрүүд дээрээ очиод одоо энэ амьдралд болох одоо заавар зөвлөгөөнүүдээ авч идэг гэж үздэг юм билэ. Үздэг ч байх уу ер нь бол нөгөө нэг тэр хүн ч өөрөө ховсчин хүн учраас те тэр нөгөө даалт ертөнц рүү одоо хүмүүсийг ховстож одоо оруулаад тэндээсээ одоо мэдээллүүд ингэж авдаг тийм хүн байсан байхгүй. Тэгээд настай хүмүүс ч гэсэндээ яг ингээд унтчих та хэрхэн одоо энэ ертөнцөөс буцах талаар тий тэр замчлалуудаа ингэж зүүдэрээ дамжуулж авж идэг гэж нэг ярилцлаган дээрээ ярьж исэн. Тэгээ энэ бас амар сонирхолтой байсан. Харин тий энэ зүүдний ертөнцийг ингэж дэлгэрүүлж ярил бүр ингээд айгүй сонирхолтой тий. Тэгээ сонсогчд маань бас яг иймэрхүү төрлийн зүүдэлжсэн бол бит хоёртой хуваалцаарай тий. Угаасаа бит хоёр угаасаа ингээд хоёулахна биш тий. Иймэрхүү мэдрэмжийг мэдэрч байгаа маш олон хүмүүс байгаа. Тэгээд энэ мэдрэмжүүдийг ингэж мэдэрч исэн ямар шүү төрлийн зүүдээр дамжуулж яаж тэрнээс нөгөө хэлж байгаа санааг нь авч исэн ч гэдэм үү. Энэ бүх зүйлүүдээ бит хоёртой хуваалцах юм бол бас бит хоёрт маш их дэм болно тий. Яг тэгэхээр бит хоёр ингээд сонсогч нар та нараасаа бүр ингээд айгүй их урам зориг дэмийг авдаг шүү. За тэгээд энэ удаагийн дугаараа бит хоёр өндөрлөе гэж бодож байна. Тэгээд та бүхэнд одоо таалагдсан бол лайк болон subscribe дарж дэмжээрэй. Дараагийн дугаараар уулзлаа түр. Баярлалаа.